За юуцхандаа миний хайрт үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ илгийн худалтай ээлэн зочдлынхаа сүүлийн хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор та хэд сүүлийн бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Одоо ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Энэ удаагийн дугаартай маань Garden City House хотхон хамтран ажиллаж байна. 2017 оноос хэрэгжиж байгаа Garden City төслийн үргэлжлэл болох Garden City House хотхон нь бүс нутгийнхаа хамгийн их ногоон байгууламжтай хотхон бөгөөд айл бүрт дэлбэр газартай, дулаан зохицолтой 114-өөс 158 м2 талбайтай хаусыг санал болгож байна. Та бүхэн Яармгийн Garden City хотхон дээр очин загварын байрыг үзэж чадхантай танилцах боломжтой. Орон сууцны үнээр хаусанд амьдрий. Garden City House хотхон. Хад жаргалтай хорон мөч бүрээ хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь амьдралын хамгийн том баяр баясгал. Тав тухтай тайван орчинд амьдарч хайртай үсийнхээ үйлдэл бүрээс хайр мэтрэх нь үгээр хилэмгүй гайхалтай нэгэн жаргал. Энэ бол бидний бүтээсэн хайр, бидний бүтээсэн амьдрал. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House. You know the plan. You know the plan. 11-р анги. За тиймээс цувралын 11-р анги эхлэхэд бид Сэни муу шаарчин Маринагийн өрөөнд баахан хулгайн замаар олж авсан загасны төрсөө агаржуултыг нь хоолоод хийж бүсэг гарч эхэллээ. Тэгтэл Сэниэж тэгж байх явцдаа нэг төрсийг нь аваад унгаагаад цааш нь оруулцдаг ба тэрийг авах гэж урт тгээ төмөр оруулаад татсан чинь Эйбекийн нөгөө 1 сая еврото уут гараад ирүүл яах вэ? За чухам ингэж л Сэни Эйбекийн 1 сая еврог өөрийн болгож авчээ. Ёстой нэрээ жинхэнэ зөв хүн дээр ирлээ те. Тэг үүний араас үзэг зэрэгдэхэд Даша Петр хоёр чигтлгүүрийн мөсөн гулгуурын талбай энэ төр цуг гулгаж мулгаад л араас нь хурган болзоо хийж гардаг ба энэ хоёрын харилцаа нь овоо бихчээд идэх шүү. Тэр зур Сэни олсон мөнгө хаашаа далт хийх вэ гэж толгоогоо гашлагаад байж байдаг ба банкнд хийвэл цагдаад баригчих гээд гэртээ нуул маринад булаалгачих гээд айгүй бодол дарагдсан зогсож байлаа. Тэгсэн яг тэр үеэр нь манай үнийг доор ресторанаас нь ажилдаа ирээч хэмээн дуутахад Сэни би Педигаа санаа төрчлээ би хаавдод өглөө гэж хэлээд ажлаасаа хайтайхан морж интер. За тэр үед Петр ч одоо болзоогоо дуусгачаад хүрээд иртэл буудлын серверийн дээрээс ус алдаад сервер шатсан байв. Тэгтэн Мишаагч та занаа зовлтгүй би энэ буудлын бүх зочдын талаар цээжээрээ мэднэ энтер гээд буудлаа авч гарч байгаа маа. За тэгтэл явж үнэндээ Мишаагч нь бор яхтай хуйлдаж байгаа зориуд өөрийгөө үнд оруулахын тулд серверийн өрөөн дээр ус алдуулж шатаагаа тайцсан байвал яах вэ? Үгүй яах лээрээ дандаа ийм хачийн юмнууд хийгээд явж байдаг юм бай. Мишааха. Тэнхүү удлаг үзэг сэрэгдэхэд Сэниэч мөнгө аваад доошо бууж иртэл бүх хүн өөрлөө хараад байх шиг санагдсан болохоор ууттай мөнгөө түр ачаа зүүдэг тэрэгэн дээр тавингуудаа хэсэг сууж байгаад буцаад аваад явлаа. Тэгснэ араас нь Сэниэч орой буудал дээр хонохоор болж ресепшнээс үнийг нь асуудал зүгээр жирийн өрөө нь 10,000 рубль гэдгсэн чинь Сэни баг харангаа алдваа. Угаасаа манай ээлэн жочт буудал чинь 5 ноттой шүү дээ. За тэнгууд Сэниэч шууд голоо зохингуудаа буудлын ресепшн Лехог аятайхан аргалж байгаад үдийн цайны дараа гарсан зочны өрөөнд орж шүнийг өнгөрүүлэхээр болдог ба өрөөнд орж ирэнгүүтээ мөнгөө сефэнтэй хийж нууж муугаад Марина руу залангуудаа би ханаа дүрчжээ хүүхдүүдтэй хүргээд яах вэ? Эндээ нэг өөрөө болоод тончий гэж мэгээд бүр алж өгч байна. Ийхүү Сэниэч жаргаад явж явах зур Даша Юли хоёр Петрийн өрөөнд орцсон явж байхдаа Петрийн өмнөх ихнэр Ольгагийн зургийг оллоо шүү. Тэгсэн тэр Ольга нь бүр яг манай Дашатай адилхан байдаг ба тэр үеэр Юлич арай танай Петка чинь цуврал алуурчин биш үсттэй гэж мэгээд шургаад байдаг насан. Энэ зур Мишаах ч одоо буудлын хамаг мэдээллийг өөрийнхөө компьютер дээр хадгалж авчаад зочин ирэхээр нь тэрийг нээж үзэх гэтэл компьютер нь шатсан байла. Яа карма шүү дээ Мишаах минь. Тэгж Мишаахч паникнд ороод яхаа мэдгүй явж явах зур Сэнигийн өрөө рүү гинт Софи ороод ирдэг ба Сэниэч уг нь гялс мөнгө аваад гарах гэж байсан боловч София мөнгийг нь түрж олонгуудаа би үний чинь эзнийг нь олж аваад өгнө гэд өөрөө рүүгээ аваад орчлоо шүү. Бүтггүй нэрэ. За энэ хооронд лобби дээр Петр Даша хоёрч байж байтал Петрийн хуучин танил нь үрээд ирдэг ба Дашаг маань харчаад Петрийн нас орсон ихнэр Ольга өн гэж бодонгуудаа Ольга гэд дутчваа. Тэгтэл тэрийг сонсон Дашач хямраад өөрт нь хайртай биш зүгээр л нас орсон ихнэртэй адилхан болохоор нь сайн хандаад байна гэж ойлгоод даригтаар суугаад бүр алж өглөө. Ингээд ангийн төгсгөл болоход Петр Мишаахыг өрөөнд дууддаг ба Мишаахч яваад ортол ресепшн Лехо самрын харшилтай зочинд самар өгснөөс болж ажлаасаа халагдаж хар жигсаалтанд орохоор болсон талаар хэлв. Тэгтэл тэр зочны талаарх мэдээллийг Мишаах маань цээжээрээ өгсөн байж таардаг ба дээр нь нэмээд Петр ч одоо Мишаахыг зориуд серверийг шатааж хайсныг аль хэдийн мэдсэн байвал яах вэ? Яа. Тэгсэр сүлдээ Мишаахын компьютерыг шатаасан үн Петр ууж таардаг ба манай үн чинь одоо Мишаахыг нэг сан хашраа гэж бодож л тээ. За тэгээд үүний дараа Мишаахч баригдсан болохоор би зүгээр өөрөө өргөдлөөгөөд гарчээ. Гэтэл Петр Мишаахыг халсангүй. Учир нь Мишаах буудлын байнгын зочны талаар цээжээрээ хэлсэн бүгд зүв байж таарсан бөгөөд Петр ч одоо Мишаахыг София сэтгэлтэй гэдгийг мэдж байгаа учраас ийм ажилтнаа гаргахгүйгээ тэглээ. За тэгж Петр ч одоо Мишаахтай ажиллаа зохицуулчаад найзтайгаа хоол идээ сууж байтал Дашаач өөрийгөө Петрийн нас орсон ихнэр Ольгатай адилхан болохын тулд шар парик өмсөн ирдэг ба тэрүүгээр нэг төвөж Петртэй овоо аятайхан болж исэн харьцаагаа дуусгаад хайдаг наасан. Бүгдээрээ л хань ижлийн тэнгэрээ дуудуулмаар юм байна да. Харин нөгөө талд Сэниэч буу юм болж үйж Софиягаас эргэд мөнгө аваад өстөл нөгөө уутан дотроос нь хүүхдийн тоглоомын улаан өнгөтэй галын машин гараад ирвэл яах вэ? Бүтггүй нэр.
За энэ хүний араас суурлын 12 дугаарыг эхлэхэд Петр маань эмэрл бүрэн автаж өөрийнхөө хамтгийн хүмүүстэйгээ хөгжим өдр тоглолцсон гаражинд сууж байлаа. Тэгсэн тэр дундуур нь даашаач Петр рүү залгадаг ба тэгтэн манай шууд дуудлагыг тасалж хаяад араас нь буудлаа зархаар болчихов. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа. За ингээд дараагийн хэсэг гарахад Петрч нэрнгээсээ буудлаа зархааруулж худалдан авагчтайгаа гэрээ контрактаа хийхэд бэлэн болцсон явж байдаг ба даашаатай юу ч туурсангүй. Энэ хоорондоор Мишаагч гадаа Сеня Феди хоёрын бөмбөг шидж байгааг хараад ижил Вадим ирэнгүүтээ Сенийг бөмбөг оруулахгүй гэдэг дээр мөрий тавьлаа шүү. Тэгтэн Мишаагч эсрэгээрээ Сенийг оруулна гэд мөрий тавьтал мөрийгээ авдаг ба Мишаагч одоо хөөхөн мөнгө олж авлаа. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд Петрч буудлаа зарчаад ижил даашаа орж ирэн уучлах удаг ба өөрөө төрүүлж гомдоож хайсан мөртлөө айгүй бадрангу. Чи тэгэд миний араас буу юм болж өгч одоо ингэж бууж өгөх юм уу гэж мэгээд бүр яа игээд байгаа юм те. Тэгж манай хоёр ч хэсэг зур тур даар хийсэн боловч эцэст нь Петр даашааг уучилж уруул дээр нь үнсээд авдаг ба тэр үед гинт ухаан санаа нь орж ирэнгүүтээ буудлаа зарснаа санаж энтер ёо. Ийм хүний дараа Петр ч одоо буудлаа эргэн авах гээд доошоо буудал Петрийн хувьцааг өөрийнх нь нилээд дээр үеийн бизнесийн хамтрагч худалдан авсан байв. Ядаж яваад Петр болон энэ бизнесийн хамтрагч хоёр нь хоорондоо нилээдгүй борцтой байдаг ба тэр нөхөр нь Петрт юм санаж явдаг болохоор ээлэнцэж дуудлыг зөриө тудалдаж авсан юм уу хаашийн. Ингээд дараагийн хэсэг гарахад Петр ч өөрийн буудлыг буцаа авахын тулд даашааг нэгэн чинэлэг эмэгтэй дүрд оруулж өөрөө бизнесийн хамтрагчтайгаа уулзуулан буудлаа буцааж авахуулахар боллоо. Гэхдээ тэгэхэд нөгөө гар чинь даашааг жигтэйхэн сүрхий харж мараад өгөөшийг нь үнхээд авцсан байдаг шүү. Энэ зур Мишаагч өдөржингөө шахуу Вадимтай янз бүрийн мөрөө тавин явсаар байдаг ба даашаач нөгөө Петрийн бизнесийн хамтрагчтай цуг орой нэгэн клуб дээр очихоор болчихов. Ингээд үүний дараагийн хэсэг хэлэхэд Мишаагч сүүлдээ Вадимтай халт сакс тоглодог ба бөө юм болж эцэст нь нэг оноогоор хожлоо. За харин нөгөө талд даашаач Петрийн хуучин бизнесийн хамтрагчтай цуг нөгөө клуб дээр нь хүрээд иртэл тэр нь зүгээр клуб биш. Баахан ташуур машууртай 50 Shades of Grey кинон дээр гардаг шиг амар газар байдаг ба яаж игээд л буудлаа буцаан худалдаж авахар шийдэж байгаамаа. Иймгүй ангийн төгсөл болоход Вадимч одоо Мишаахын гарт байгаа чихрийг таах гэж мөрийг санал болгодог ба хэрв хожигдвол ажлаасаа гарахар болчихов. Гэхдээ тэгтэн Мишаахч айгүй дуртай мөрийг нь хүлээж аваад ногоон чихэр сонгоод аваад гартаа нутал Вадим тэрийг нь ядах юмгүй таашдаг бөгөөд ер нь энэ нөхөр чинь бүр өглөөс авахуулаад Мишаахын тархийг зориуд кодолж баахан ногоон карусаар бод ногоон чихэр сонгуулж дээ. Тэгж Мишаахч мөрийнхөө дагуу өөрөө ажлаасаа гарахар болчлаа шүү. Энэ хоорондоор Петрийн нөгөө X бизнесийн хамтрагч нөхөр нэлээд эвгүй гар байж таардаг ба өөрийгөө даашаагаар ташуурдуулах гэдэг насан. Тэгтэл тэр үед аз болж Петрч даашаа туслахаар Костог явуулсан байж таардаг ба нүдийг нь таглаж байгаад Костогоор нэг сайн хосуулж аваад буудлаа эргэн авахар болчихж байгаамаа. Тиймээ төгсгөлд нөгөө нөхөрч даашааг анханасаа буудлаа ажилтдаг байсныг нь мэддэг бөгөөд нөгөө талд нь Мишаахч хадагдах өргөдлөө София төгтөл София Мишаахыг мань тийм амархан ажлаас нь гаргасангүй шүү. Гэхдээ тийм бол тэгэд яагаад Мишаахт мань сонь ажиллаад яваад байгаа юм бэ? Ингээд үүний араас сурлын маань 13 дугаар анги эхлэхэд костюм уу шаарч нь Даша Юлио хоёрыг хувцсны өрөөнд тахт тэр хоёрт ингээ хэлсэн байгаа. Петр Дашааг 3 сарын турш хайж эцэст нь осныхаа дараагаар өөрийнхөө найзаар дамжуулж Юлиаг хулгайн хэрэгт гүтгэн дараа нь Дашагийн хэдүүлэг олж авсан энтергээд хамаг нууцыг нь хилээд хайждаг наасан. Нэрэ. За тэгтэн Даашаач одоо дахиад уурлаад унах юм болов гэсэн чинь Даашаа нэх ууралгүй харин ч эсэргээр инээ талтаад байлаа шүү. Ийхүү маргааш өглөө болоход Мишаахч одоо Вадим гээд муу новч нь хэрхэн Софияг эргүүлж өөрийн талдаа оруулж байгааг хардаг ба араас нь дөрмийн дагуу боорын ях дээр явж очин гоншигнож өглөө. За үүний араас Мишаахч дээшээ гарч баахан чанга дуу хөгжим тавиад хүн амтны амар заяаг үзүүлэхгүй байгаа нэг зочин дээр очтол цаад нөхөр нь Мишаахыг дуудаж оруулснаа нэг сонин эм өгөөд шүнжинг хам шоувчл яах вэ? Гэхдээ тийхүү маргааш өглөө болоход Мишаахын зад шоувцсан өрөөнд Валентина Петр хоёр орж ирдэг ба тэр үед Мишаахч дэлбэрцэн амтны цаанаас нь босч ирв. Тэгтэл үүнтэй зэрэгцээд Петр өнгөрсөн шөнө Мишаахыг маш хүчтэй нойрны эмийг архитай холиод ууцсан олдог ба Мишаах маань амиа орлох сэтэлтэй юм байна гэж ойлгоод Вадим дээр эмчилгээнд явуулахар болчихов. За үүний дараа үзэг солигтод Мишаах маань Петрийн шахааны улмаас Вадимтэй эмчилгээ эхлүүлдэг ба тех үеэрээ хүүхэд байхдаа гэрүүлээрээ Африкт амьдардаг байсан аав нь баг багт нь хэрсэнтэй хариулж алуусан энтергээд хамаг юм ярьлаа хөрхий. За тэгтэл Вадимч түүнийг сонсчоод Мишаахыг худлаа тоглоод байна гэж боддог ба шууд маш хүчтэй сэтгц нөлөөлдөг эм өгөөд ажиллаа шүү. Зөв юм уу шаар вэ? Энэ зур Петр ч одоо Даашааг бүхнийг мэдэж байгаа талаар Костиогоос олж сонсонгуудаа Даашаа дээр ирээд уучлах үүдэг боловч Даашаа Юлио хоёр Петроор зөрүүж тоглохоор шийдэж өрөөнд нь Юлиагийн хуучин мөрдөгч найз залуугийнх нь ашигладаг байсан сонсох төхөөрөмжийг оруулаад тавьчихв. Айхтар гэж. Энэ хооронд Мишаахч одоо Вадимийн эм бичиж өгснөөс хойш нэг л мансуурцсан буудлаар нэг явдаг ба буудлын ажилч тэрийг нь хараад баг зэрэг айгаас те. Ингээд үүний дараа үзэг зэрэгдэхэд Даашаач Петрийг дуутахаар яваад очтол Петр ч одоо манай хоёрын тоглоомор тавьсан сонсох төгөөрөмжийг нь олцоод ингэж хэлж байгаа юм. Даашаа сонсоож би хэдэн жилийн өмнө хойд солонгосуудад програм хангамж хийж өгч байсан ч тэрийгэ дуусгалгүй зүхтаасан юм. Тэгтэл тэд одоо намайг олцсон байна гэд амар юм ярьлаа. Тэгтэл яг Петр хийж дуусаагүй байтал манай хоёрын өрөөнд баахан хойд солонгосын тусгаагийнхан ороод ирдэг ба шууд Даашаа Петр хоёрыг барьцаалаад аваа явчихв. Энэ зурт буудлын хэд ч Мишаахыг хүчтэй мансуурч гэж ойлгоод жаахан айгаад л яваад ижил Мишаахч үнэндээ тэр имийг нь уугаагүй зүгээр Вадимаар тоглох гэж жүжиж яваад сайжээ. Тэгсээр удалгүй Софияг чин талаар олж сонсоод Мишаахыг мань сэтгэл готрол ороод амиа орлох гэж байна гэж ойлгочлоо. Тэгтэл Мишаахч одоо тэрийг нь маш овжин ашиглаж өөрийгөө усан санд амиа орлох гэж байгаа юм шиг София тарагдуулснаа араас нь шууд барилдаан хийж энэ. Санаа гэж сабака юм да. Ингээд ангийн төгсгөл болоход Петр
ч мөн Дашагаар тоглож байж таардаг ба өөрсдөө худлаа барьцаанд байгаа мэтэр Даашаа дэрж би тэнд очмогцоо чамайг буцаагаад явуул гэж гуйна. Учир нь тэдэнд чи биш би хэрэгтэй гэж хэлдэг ба тэрийг нь Даашаа сонсонгуудаа Петртэй нөгөө давчуу хайрцаг дотор барилдаад наачва. Барилдааны бодол юм уу хайшин. За тэгсээр ангийн төгсгөл Даашаач одоо Юлия руу яриад үжил гинт манай хоёрын гэрт нэг урилгахгүй ч хүрээд ирвэ. Тэр нь хэн байсан гэж мэдээж Игор шүү дээ. Ийхүү дараагийн анги хэлэхэд Игор ч одоо Даашаатай иргэн уусдаг ба эренгүүтээ өвлгөр домог шиг юм ярьж гарваа. Тэд чиний өгсөн мөнгийг аваагүй би тэднийг байхгүй гурна азар цухтаасан гэж байгаа юм да. За ийхүү маргааш өдөр нь болоход Мишаахч өнгөрсөн шөнө Софиятай ахин барилдаан гэсэн болохоор харилцаагаа урган сэргээх гэж үзэж гарлаа. Гэсэн ч тэр үеэр Вадим гэж нэг юм дундуур нь орж ирээд шавар хаагаад байдаг насаа. Энэ хооронд буудалд удахгүй хурмаа их гэж хосын хүргэн талын аав нь гэж нэг армийн ах хуу эренгүүтээ гүрч худтайгаа хормын бэлгээр өрсөлдөд алж өглөө шүү. Тэгсэр сүулдэ армийн ах хууч Мишаахыг дуудангуудаа гүрч худууд нь юу өгөхөр төлөвлөж байгааг мэдээд өөрт нь мэдээлэхийг хүсдэг ба баахан шагналж амлав. Айхтар юм өө. Үүний араас армийн ах хууч галтгоонд орж өвн Федиэд зочдын хоолтон дээр тавих алт өгдөг ба Сенэж тэрийг нь харчаад яаж авч гарахаа бодож энтер. Шунал нь бол дийлдэхгүй хүн л дээ. Энэ зур Игорч Даашааг ирсэн байх зур Петр хүрээд ирдэг ба Даашаач Петрт Игорыг баригдуулахгүйгээд Петрийн амийг дагуулж байгаад гяс явуулчихв. Үүний дараа үзэг солигдоход Мишаахч армийн ах хүүгийн хүслийн дагуу эхнэрийн аав болох гүрж ах хүүгийн өрөөнд нь ороод юм хумыг нь үзэж явж байла. Тэгтэл яг тэр үеэр гүрж ах хүүч Мишаахтай уулзахаар доошо лобби руу бууж ирэхэд Мишаахч гяс баригдахгүй бууж ирдэг ба гүрж ах хүүч одоо охиндоо бэлэг болохоор төлөвлөж дуучны тоглолтыг нь зохион байгуулж өгөхийг хүсэж хариуд нь овоо хэдэн зоосыг ч амлаад амжиж байгаамаа. Мишаахч одоо тэгээд хоёр талд ажиллаж байгаа юм да. Угаасаа тэгнэ. Энэ хүүний араас үзэг солигдоход Юлияч Даашаатай ярангаа өрөөгөө цэвэрлээд явж байтал Петр хурч ирээд өнөөдөр Даашаатай уулзахад цаанаасаа л нэг хүндий байгаад байсан талаар хэлдэг ба өчтөр үг нь бүгцүүл гоё байсан шүү дээ гэж хэлв. Гэхдээ тэгтэл Юлия тэр үед нь ингэж байгаа. Эсвэл өчтөрийн явдал цаатгачин сэтгэлд хүрээгүй байх уу? Та өөр шин юм бодож болох хэрэгтэй байх. Гэ шал сони юм хэлээд цааш нь явуулдаг наасаа. Яа. Энэ зур Сенэж Федиэтэй Альмэн ахуугийн алтыг хувааж авангуудаа оронд нь өөр юм өгчий гэтэл нь Феди хэлж байгаа. Чи алтан дахиад ойртвол би алсан шүү гэд өмнөөсөө хэллээ. За тэр ойгоор Альмэн ахууч худаасаа илүү гарах гээд гүржийн алдартай дуучныг захиалдаг ба мөнгөтэй хүмүүс ч одоо өөр юм дөө. Ингээд ангийн төгсгөл болоход Петрч Настя Кости хоёроос Даашаад хэрхэн сюрприз урьж болох талаар ярилцаа сууж идэг ба нөгөө талд Вадимч Софи дээр орж ирснэ. Би өчигдөр Миша та хоёрын хооронд болсон явдлыг мэдсэн. Гэхдээ чи санаа зовлтгүй. Энэ бол бяцхан алдаа байсан гэж мэгээд байдаг наасан. Тэгтэл тэр үеэр нь ресторан дотор армийн ах хуу гүрж ах хуу хоёрч хормон дээр авчрах дуучтаасаа болоод муудалцаж гардаг ба сүүлдээ бараг зодтолдог юм болсон ч эцэст нь гайгүй эвлэрч байгаамаа. Тиймээс үүний дараа үзэг солигдоход Петрч Даашаад гинтийн бэлэг барихаар тэрэлтэд гүрвчэн тэр өмсөд Даашаагийн цонх руу нисээд очдог ба яг энэ үеэр нь Игор гэж муу шаарчин Даашааг үнсэд таждаг ба тэрийг харсан Петрийн зүрхэнд зүсэгдэг шиг болоод бууж ирж байгаа юм чинь. Яацсан явдалтай хүмүүс вэ бурхан минь гэж. За тэгсэр үүний араас сурлын 15 дугаар эхлэхэд Петрч Даашааг өөр хүнтэй үнэлцэж байгааг харсан талаар ятал костюм уу шаарчин тэр муу юмыг очиод цохоод авахгүй байсан гэж мэгээд захирлаа зодон зааж өгөх гээд байгаа мó хайшин. Гэхдээ тэгээд дараагийн хэсэг дээр Петрч Даашааг өглөө гэрээс нь авах гэж ирэхдээ Юлиягаас Игорийн талаар асуудал Юлия бантангуудаа тэр манай ах байгаамаа гэж мэгээд сайхан өглөөж хэлээ шүү. Дараа нь баригдахаас хойш одоо яах гэж ингэж бодлоо ярьдаг юм те. За тэр зур буудлын дээр Бори ах ч Валентинатай хамт баахан жаахан хөх тэмчлэг үзээд ангалцаа сууж байлаа. Гэхдээ дараа нь Эйбик Бори ах дээр ирэнгүүтээ хэлж байгаа. Бори ахаа Валентина сүүлийн 30-аад минут зүгээр энэ бичлэгийг үзээд байгаа гэж та бодож байна уу? Тантай хүүхдтэй болох гэдэг нь штеп гэд ахыгаа бүр янзын сумлж хайж байгаамаа. Тэгтэл түүний дараа Бори ахч нэрээ тийм болов гэд ярийн сэдвээ хүүхдүүд рүү шилжүүлж ганц охиноо жаахан байхад нь дагуулan тоглолт тентэр дээр очисон талаараа дурсамжаа ирваа. Тэгсэн чинь тэр үед нь Валентина гэж Бори ахад ингэж хэлж байгаа. Чи тэгвэл их сайн байна л да. Гэхэд Бори ахч ахаа түмс сарилангуудаа тийм ээ. Гэхдээ одоо хоёулаа ачцэнараа харах насан дээрээ байгаа шүү дээ гэж хэлж хаяад Валентинаг уурлуулад явуулчих. Бори ах минь дээ, Бори ах минь. Энэ хооронд Даашаа Юлия хоёр ч өдрийн хоолнд орж байх зур Даашаач өнөөдөр Петрний тийм хүүтэн хөндий байгаалаар хэлдэг ба яаж байгаад гомдоцсон болов уу гэж бодж гарлаа. Нөгөө талд Петр бас Костиотэй Игор Даашаа хоёрын талаар ярилцаад өгж өгдөг ба эцэст нь Костио Петрч шууд явж оронгуудаа тулгаад асуу гэж мэгээд хуран зөвлөгөө өгөх гээд үдээстэй. За үүний дараа Петрч Даашаатай нэг өрөөнд уулзахаар дуудаад яг Костиогийн зааж өгсөн аргыг хэрэглэх гэж байтал Даашаа нь өсөж алах юм. Петртэй шууд барилдаад наачвал яах вэ? Бүтэхгүй нэрээ. За тэр зур Сенэж Миша ахтай уугаа сууж байтал Марина хоёр хүүхдээ харуулах гээд авчираад өгдөг боловч мал болтлоо уудсан Сенэж чинь яаж хүүхдээ харах вэ дээ? Сэнийг оронд нөгөө хүүхдүүдийг нь харах гэж Миша ах Бори ах хоёр бүр үглээ үзэж байгаа юм чинь. Энэ оронд Петрч Костиотэй дахин уулзаа зааж өгсөн аргыг хэрэглэх гэж байтал гиндүүлсэн талаар хэлдэг ба тэгтэн Костиоч энэ удаа Даашаатай биш тэр ах гээд байгаа нөхөртөө очиж уулз мууз гэж тэгвэ. За нөгөө талд Бори ах ч Валентина ах чи гомдоосонтой уучлал ирэхээр шийдэж гэрлэх санал тавих гээд бэлдээд өгж өгдөг бөгөөд үүний дараа үзэг солигдож Валентинаг орж ирэхээр бүгд айгүй гоё сюрприз байдлаар өгөх гээд өгж байтал санаандгүй хоолойроо нь хийж хаяад алангаа алдваа. Тэгж өгж үүний араас Бори ах ч одоо Валентинаг жирэмсэн болчоод хүүхд чухаж яриад байна гэдгийг нь ойлгоцсон байгаагаа Валентина тэлтэл алуулангаа алддаг ба. Валентина их ч одоо Бори ах хоёр сүултээ зад зодолтод амар юм болгүй яхав те. Гэсэн ч нэг удалгүй эргэн эвлэрч бүгжөө өгцөн гарч ирлээ шүү. Айхтар гэж. Ингээд ангийн төгсгөл болоход Сенигийн хүүхдүүдийг сүултээ Миша ах Софи
хоёр хараад байж идэг ба манай хоёрыг харсан Маринач та хоёр хүүхдүүдэд сайхан харагдаж байна гэд хурган нийлүүлчих гээд үзвэ. Тиймүү дараагийн хэсэг солигдсон орой болоход Петр ч одоо Юлигаар Игорийг авчруулдаг ба Костигийн хэлснээр нүүр тулан ярилцах гэж байхдаа гэнт дургуун хүрээд нүүрлэн цохоод авбаа. Тэгсэн тэр үеэр нь Даашаа гарч ирээд энэ хоёрыг салгадаг ба Петр Даашаа хоёр эцэст нь нэг нь тэгж ингэж байгаад эргэн эвлэрлээ. За ингээд үүний дараагаар цувралын 16 дугаар анги эхлэхэд ч нэгэн орой Петр буудлын хамаг хилцсэн менежерүүдийг ресторан цуглуулангуудаа өөрөө ирэхгүй алга болчихоо. За тэгт дуудлагүй Петр ч өөр газраас видео холбоогоор манай айттай уулздаг ба өнөөдөр энэ цуглуулсан шалтгаан нь гэвэл буудлын менежерүүдийн нэгийг нь Мальдив 2-7 хоног амрах эрхийн бичиг өгөхөр болсон гиндэ. Гэвч хамгийн гол нь хэнийг явуулахаа гэдгээ София, Мишах, Валентина, Настя, Костя, Федя энтергээд буудлын хамаг менежерүүдээр өөрсдөө нь шийдвэрлэхэр болсон байв. За энэ манай эд чин талаар сонсчод байтал Настя юун түрүүнд Софияг явуулах санал гаргадаг ба ганцхан Бориахаас бусдад нь дэмжлээ шүү. Тэгэхээр яагаад Бориах Софияг явуулахгүй гэсэн бэ гэхээр нэг удаа Софиягч Бориахын өрөөс норсон нохооны үнэр өмөртөд байна гэд баахан загнасан ба араас нь ч манай эд Софияг хаяада дэндүү аашилдаг, дандаа хатуу байдаг. Нэг ч удаа бид нартай зөөлөн харьцдаггүй гэд муулж өглөө. Үүний дараа Мишах уур амьсгалыг зөөлрүүлэхээр нэг шилэм задлах санал гаргахад Софиягч зөвшөөрөгч өнөө өрөө хурдан хурган найр болж хувирв. Иймээ манай эд байж байтал гэнт гаднаас эсгийн их газар нохоо өргөх хүчээр Сэни ороод ирдэг ба костюм шаар чинь Мальдив явуулах гэж үнгээд ам алдсан байва. Гэтэл Сэни ч одоо дөнгөж орж ирээд удаагүй байхад нь Федя Сэнийг дандаа юм хум туудаг гэд бөө юм болдог ба тэгэхээр нь Сэни яагаад байн хулгай идэх талаараа ярьж гарлаа. Сэни баг байхдаа нэгч найзгүй байсан бөгөөд сүүлдээ үнэхээр ганцаардаад байхаар нь өөртөө нэг төсөөлийн найз зохиосон гэж. Түүний дараагаар Сэни ч тэр төсөөлийн найзтайгаа нийлж дандаа хулгай их болсон ба бүр сүүлд нь Сэнигийн эцэгхэн ч одоо манай үнийг сэтгэл зүйчдэр авьяачин засах гэж утсан боловч Сэни мань хизээч засархааргүй хулгайч байж таарсан гинэ. Яа. Ингээд Сэнигийн түүхийг сонссныхаа дараа манай эдэж бүр нэг нурмаагаад явждаг ба удалгүйнд Валентинагч баахан хүн амтан магтаж байгаад нөгөө амралтын эрхийг нь баг авангаалтлаа. Тэгтэл яг тэр үед нь Бориах дахин шавар хааж хэрв Валентина Мальдив руу явчихвал өөр царайлэгэр батаараа түүнийг эргүүлж таарна. Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Гингүүтээ Валентина эгчийг явуулсангүй. Бас хурган хардаад байдаг шүү. Тэгэхээр нь Валентина эгч Бориахыг зад загнаж хөлдөө төмсөөрн дуудаад ахлаар нь Бориахч романтик байж чадна гэд нэг шүлэг уншдаг хүн болох гэсэн ч чадсангүй шүү. Ийхүү Бориахч бантаа сууж байтал Педиум шаарчин Бориахыг өдөж Валентина эгч аригчны шүлгээр яадаг юм бэ? Хүн болгон шүлэг уншиж чадна гэж тэглээ шүү. Тэгэхээр нь Бориахч чэм үү вацаан шүлэг уншиж чад юм уу гэснэ. Федитэй шууд үргэлжлүүлээд рэп байтал хийгэр болчдөг энэ төр. Тэгсээр удалгүй манайд ч хурган тайз бэлдэж өгөн Бориах Феди хоёр рэп байтал эхлэхэд Бориахч Федиг бүр байхгүй болгодог ба түүний дараа Феди бөөн ууруулчаа сууж байтал Сэни очиж өдөж байгаад бөөн зодон боллоо доо. За тэгтэл манай эдийн ингэж байгааг Петр Вадимтай хамт буудлын өөр өөрөөс ажиглаа сууж байдаг ба явж энэ амралтын эрхийн бичиг нь Вадимын санаачилсан сэтгэл зүйн туршилтож таарлаа шүү. За түүний дараа Мишахч санал дэвшүүлж амралтын эрхийн бичгийг авангуудаа шагаар зараад мөнгийг нь хуваад авах санаа энэ гаргатал. Софиягч Михаил Жекович ийм юмда хамгийн сайн энтергээ бас зүгээр байсангүй. Тэгэхээр Мишахч нэг удаа буудал буусан зочин хэрхэн аварсан талаараа нөгөө өдөө бүр жүжигчсэн тоглолт хийлгэж байгаад София дэрж өгдөг ба түүхэн ярьж дууссан дараагаар шууд Софияг үнсээд авлаа та. Мишахч үн сэргэлэн л те. Ингээд ангийн төгсөл болоход Мишахч одоо Софияг үнсхийг харангуудаа тэсэлгүй нөгөө Вадим чинь Петртэй хамт буугаад ирдэг ба бууж ирэнгүүтээ бүгдд нь саяны зүйл нь туршилт байсныг дуулгав. За тэгтэл тэр үед ч манай дугуурлаа жаахан таагүй сэтгэл гаргаж эхлэхэд нь Петр ч хойсоо бүх хүмүүст урамшуул өгдөг ба энэ үдэш ингэж дуусч байгаа юм. За тэгсэр үүний дараа цувралын 17 дугаар анги эхлэхэд Костя ховцол хөрөөнд хүүгийнхээ төрсөн өдрийн бэлгийг мартсан байна гэд Настягаас сайхан ирүүний шил угаад байжв. Тэгтэл удалгүй Сэни ороод ирдэг ба Костя хүүдээ улаан өнгийн галын машин авч өгөх гэж байгааг сонсдог ба өмнөх 11 дугаар анги дээр чинь Сэни 1 сая евротой уута тоглоомон галын машинтай уутаар солилцсон байсныг гинт саналаа шүү. Тэгэхээр нөгөө 1 сая евро чинь явсаар аваад Настя Костя хоёрын гэрт очисон болж таархан дээ. За үүний дараа Сэни сайн дураараа Костя Настя хоёрын хүүгийн гэрт очин баярын хоол унд хийж өгөнгөө сая еврогоо олохор шийдэж байгаа маа. Үүний дараа үзэг солигдоход Элиягч Петр хоёр буудалтай айхтар сүрхий дуудлага худалдаа зохион байгуулахар болсон байдаг ба түүнтэй холбоотойгоор буудлын менежертэй хуралдаад байжлаа. Тэгтэл энэ хурал дээр Бориах хоцорж орж ирэхдээ ууттай алим авчиртал салгалаад тэрийг унгаагаа таждаг ба София Миша хоёрч нөгөө унсан алимыг нь авах гэж хоёулаа ширээн доогоор уулзч муулзаад тэрийг нь Вадима хардаад бөө юм болдог наасан. Тэгсээр удалгүй хурал дарахад Мишагч буудлын гадаа машиндаа байж байхдаа Вадимыг буудлын үйлчлэгч хүүхэнтэй үнсэлцээ зогсож байгааг нь олж харлаа. Одоо бол нэг хор найруулган дээ. Ингээд үүний араас үзэг солигдоход Сэниач Костягоос гэрийн төлхөрийг авангуудаа гертэн төрүүлж чад хамаг юм хүмийг нь онгочод сая еврогоо хайж өглөө. Гэтэл нэг удалгүй Сэниач Настагийн хөхний даруулгыг барьсан зогсож байтал Настагийн аав ээж хоёр ороод ирдэг ба Сэниаг тийм байдалтай байгааг олж харангуудаа шууд хөөд гаргаж omчин. Бүтэхгүй нэ Сэни маань. Тэр уугур буудалд Мишагч Вадимын явуулдаж байгаа үйлчлэгч хүүхэн дээр явж очиод Софи дээр авч очиж жоод үннийг нь хэлүүлэхээр болдог ба удалгүй Мишагч Софигийн өрөнд явж ороод Вадим араар тавьж байгааг хэлэнгүүтээ нөгөө үйлчлэгч хүүхнээ дуудаад баталж хэлүүлэх гэтэл цаад хүүхэн орж ирэнгүүтээ Михаил Жекович намайг ингэж хэлэх гэсэн. Тэгэхгүй бол ажлаас хаална гэж сүрдүүлсэн гэд шууд 180 градус эргэж Мишахыг минь цусгүй халаад хайчваа. За түүний дараа үнийг сонссон Софигийн уур хөрөнгөтэй Мишахын ажлаас гарах хүртэл гар үсэг зурж Мишахч бай бай болгон дээ хөрхий. Тиймхүү дараагийн хэсэг гарахад Мишахч одоо Бориахын өрөөнд Бориах Феди
Феди хоёртой одоо яах талаараа ярилцаа сууж байв. Тэгсээр сүүлдээ Миша ах ч Вадимд нууцаар арх болгож байгаад жинхэнэ төрхийг нь ахин гаргаж ирэн Софигаас салгаж авах хор боловсруулж байгаа юм аа. Хорыг хороор гэдэг баха. За тэгж Миша ахын ажиллагаа эхлэхэд Федиач эхлээд Вадимд архтай десерт авч өгтөл цаад нэг юм десертын дотор арх байгааг мэдэнгүүт итгэв болчихоо. Гэтэл нэг удалгүй Вадимын гидсэнд базлаад эхлэл тэрийг нь сонсон Бори ах хэлж байгаа. Та арай өглөө миний альмыг угаагаагүй идсэн биш үсттэй. Тэр чинь химийн бодистэй байсан. Одоо гэс түргэн дуудгээд Миша ахын төлөвлөгөөг аврах гэж үзлээ. Ингээд үүний араас түргэн ирэхэд Бори ах Миша ах хоёрч түргэний эмчтэй хуйлдаж байгаад Вадимд суцаар нь арх шахаад хайчвал яах вэ? Амар наасан. За тэр зөөр Сеняч гандан буурахгүй Косягийн хүүгийн төрсөн өдөр дээр ахин хүн аалзын өмсгөлтөд очдог ба яг бэлгээ задлах гэж байхад нь шууд бэлгийг нь хулгалаад гараад хүчв. За тэгж Сеняч одоо баахан гүүжгөөж байгаад нөгөө уутаа нэгэд үстэл дотор нь мөнгө хүч. Косягийн хүүгийн бэлгэний машин байдаг наасан. Бүтэхгүй нэрэ. Ингээд ангийн төгсгөл болоход Вадимч дөрмийн дагуу агсан тавихаар Софигийн өрөөнд ороод иртэл Вадимийн нөгөө явдаг хүн орж ирээд Софи ягчид үнийг хэлээд үжитэл Вадим гүж нөөч чинь Софиг явж унт гэсэн чинь чи надаа заах юм уу шууд нүрэл нь хусаад авлаа. Гэхдээ тэгтэн Софигийн өрөөндөөс нь даашаач Вадимыг шууд зад өшгөлөд хайдаг ба нөгөө талд Юли ажлаасаа таран орой гэртээ иртэл Игорийг хулгалаад аваад явцсан байдаг ба нөгөө талд Косчч сая еврог жорлон дотор нууцсан зогсож байлаа шүү. За тэгсэр үүний дараагаар сурлын 18 дугаар анги эхлэхэд Федигийн өмнө ажилладаг байсан нөгөө мангар баян ах хуу ресторанд ирсэн сууж байдаг ба Федич ахуйг харангуудаа сүнс чөтгөр харсан юм шиг боллоо. Тэр орондор манай буудал Софигийн аав ирдэг ба Софи яг нүүрэндээ цохилсан байгааг харангуудаа ахаад л хар юм зодуусныг нь ойлгов. Тийг үүний дараагаар үзэг зөлөгтөд Федигийн нөгөө өмнөх эзэнд нь Сенягийн хоол маш их таалагддаг ба өөрийн хувийн тоогоочоор ажиллах санал тавин сарда 5 сая рублийн цалин амлалаа шүү. Гэхдээ энэ ах хүү чинь жаахан буруу гарын хүн гээд байгаа штэ. Энэ орондор Миша ах Софиягаас яагаад Вадимийн талаар хэлээгүй юм бэ асуутлаа Софияч Вадимыг дахиад үзэгдэх юм бол ална гэсэн анхааруулга өгсөн байв. Ингээд үүний дараагаар үзэгсэлэгтүүд Софигийн авч буудлын ачаа зүгтөр явчиход миний охины найз залууг мэдхүү гэж байгаад Софияг Миша ахтай учиртай гэдгийг нь ядах юмгүй олоод мэдчихэж байгаа маа. Тэгснэ түүний дараагаар Софиягийн авч Миша ахтай явчиход энэ Жикович гэж ямар нөхөр байна? Миний охиныг гомдоогоод байх шиг байна гэд Миша ахыг л Софияг зодож байна хэмээн ойлгоцсон явж байдаг наасаа. Тэр үед Миша ах ч өөрийгөө баригдуулж Вадим Дуракийн өмнөөс алуулахын тулд аль болох нэрээ хэлэлгүй явж байгаад эвтэйхэн өнгөрлөө. Айхтар гэж. За тэгж байх зуурт Федиач буудлын өрөөрөө хоол хүргэж өгчөөд явж байхдаа санаандгүй байдлаар хуучин эзэнтэйгээ таарчдаг бөгөөд тэгтэл явж явж Феди юм уу шаарчин хуучин эзэн оролцсон болохоор биш. Яг үнэндээ бол Феди юм уу хурчин энэ эзэн дээрээ ажилтдаг байхдаа нэг хүндтэй зочинд нь мууцсан загсаар хоол хийж өгөөд алж авангаа алдаад хөөгцөн бож таарав. Тийм баха. Энэ хүүний дараагаас эхлэхэд Вадим уу шаарчин шир нүртэй болохоор Софи дээр иргэн очиж уучлах явж байдаг наасан. Нөгөө талд болохоор Сеняч нөгөө Федигийн өмнөх мөнгөтэй ах дээр баг ажил орохоор болсон байдаг боловч Федиа шарын үгэнд итгэцсэн байсан болохоор ингэж байгаа юм. Хэрвээ та намайг оролдохоор бол нэмэлт төлбөртэй шүү гэж буруу юм ярьж байгаад ажил орохоос өмнө хөөгдөж явчлаа чааваас гэж. За энэхүү Сеняч нөгөө ахуйгийн өрөөс хөөгдөж явж байхдаа Миша ахтай таарлаж Михаил Жикович гэж дуудсан чинь Софигийн аав тэрийг сонсоод Миша ахыг мань шууд алах гэж заандад авлаа шүү. Гэсэн ч тэр үед аз олж Бори ах Миша ахыг авран Софияг Миша ах биш Вадим цогж хайсан талаар хэлж манай гуравч Софи ах чи өрөөрөө яваад өгвөө. Тиймхүү ангийн төгсгөл эхлэхэд Софигийн аав Вадим дээр шууд явж орон зодох гэсэн ч София уйлсаар байгаад болиулчихлаа. Уг нь сайн хашрааж өгөх байсан юм да. Үүний араас Софигийн аав явсны дараагаар Софияч Миша ахыг зориуд Вадимд арх өгснийг нь ойлгочдөг бөгөөд үүнээс олж Миша ахыг бүр үзэн яддаг боллоо доо. Яасан ч хэцүү юм дээ хөө. Ингээд зурлын өмнө 19 дугаар анги эхлэхэд Миша ах Софияд бүр албан ёсоор блоклож гардаг ба түүндээ айгүй гутраа сууж байдаг ба сүүлдээ буудалд буусан зөөв гээд бүтэхгүй гартаа нийлж явлаа. Тэгсээр маргааш өглөө болоход Элиагч манай Петрийг цээж нүцгэн байгааг харангуудаа эргүүлж мэргүүлэх гээд үзээд байдаг ба Юлич энийг нь олж харчаад даашаад очиод анхааруулж байгаа маа. Үүний дараа Элиагч даашааг ажиллаж байхад нь хурж ирээд Петрийг найз охинтой талаар нь шууд ширлээд асуучдаг ба даашаач би тийм хараагүй гэхэд Элиагч Петрлөө залгаад хамтдаа оройн хоол идгэр болчвол яах вэ? Эгч мэн одоо нэлэх ногоо зулгахан дээ базар байна. За тэр зур Настяч одоо Косчог жорлон дотроо сая евро нуусныг ядах юмгүй олж мэдээд энэ мөнгөө эзэнт нь хэрхэн эргүүлж өгөхөөгээ сууж байлаа шүү. Харин буудал дээр болохоор Миша ах Софияд эргэн тогтохын тулд буудлыг өстө нураатал шоудж байгаа нөгөө 100% гээд нөхрийг номхруулах гээд үтсэн ч цаатах нь бүр дарагддаггүй наасан. Тэгтэл тэр үед нь Бори ах Мишад хэлж байгаа. Наад нөхдүүдээ унтуулдаг хийгээр утчихаа хэмээн мэрэгэн зөвлөгөө өгдөг ба Бори хаяа хуршууд нь унтуулахгүй болохоор тэр хийгээ хаалган доогоор цацдаг гэж мэгээд амар юм яриад идэг наасан. Ингээд үүний дараа үзэгсэлэгтод Даашаач Петрийг Элиагч алдахгүй гэсэндээ нөгөө буудлыг нураатал шоудууд байгаа зөөгийн өрөөрөө нь оруулж тасраахаар боллоо. Тэгсээр удалгүй үзэгсэлэгтод Петрч зөөөвт архиар шахуусаар хагаад нэлээд муудсан байдаг ба ямар сайндаа буудалд нь Орос улсыг сурчлахаар ирсэн баавга ярьж мэрдсэн сууж байхав дээ. Ингээд үүний дараагаас гарахад Бори ах Миша ах хоёрч хурж ирээ зөөгийн өрөөрөө унтуулдаг хийгээ шахлаа. Гэсэн ч тэр үеэр нь Бори ахын баг нь цоорцсон байсан болохоор хийгээ шахсны дараа өөрөө унтаад үдэг наасан. Бүтггүй юм аа. Үүний дараа нөгөө өрөн дотор байсан баавга нь гараад буудлаар нэг сул явчихдаг ба удалгүй сая еврогоо бариад явжсэн Костя Насти хоёртой таарлаа шүү. Тэгтэл нөгөө баавгаг олж харангуудаа Костя Насти хоёр сая евротой уутаа үлдээгээд явтал өнөө баавгач нь мөнгөтэй уутыг нь аваад цааш яваад үдэг наасан. Одоо хэн дээр очих юм бол доо гэж
Инх үүний дараа хэсэг гарахад зөө мүү шаар чинь хийн дунтаагүй явж байдаг ба ресторан сууж байсан ээлэгчдэр явж очингуудаа ярэ-мэрэ үтцсэн ч явж байв. Тэгтэл яг тэр үеэр өнөө бааваа чинь сая Европтой удаа барьсан Бори ахын өрөөнд орж ирэнгүүтээ мөнгийг нь Бори ах түлдээд яваад ч юу. Гэхдээ ингээд ангийн төгсгөл болоход София Миша хоёр ч удахгүй болох гэж байгаа дуудлага худалдаатай холбоотойгоор баахан сэтгүүлч нарт нөгөө буудлаа танилцуулаад явж итэл нөгөө бааваа чинь гараад ирвэ. Тэр үед Миша ах ч бор болохоор төрүүлж очин баавааг аргалах гэж үтсэн ч болохгүй болохоор София баавгаа руу муухай ирсэн чинь нөгөө бааваа чинь Софигийн үгийг ойлгоод гараад өвчүүл яах вэ? Айхтар гэж. Харин нөгөө талд болохоор Элиягч ашгүй Петртэй биш зөөвтэй өрөөндөө ороод барилдаад наашдаг ба. Ядаж байгаа тэр өрөөнд нь Петр орж ирээд унтаж байсан юм байна л та. Тэгсэр удалгүй даашаач Петрийг шалгах гээд Элигийн өрөөнд ортол Элиягч зөө хоёрыг барилдаж байгааг сонсонгуудаа Петрийг араар тавьж гэнэ гэж бодоод гомдоод гараад явчихвөө. За тэгсээр 20 дугаар анги эхлэхэд маргааш өглөөнд буудлын руу нэг том зүгтээ нөхөр орж ирснэ. Гэнэт танк өсөрдөг буужин гаргаж ирээд алж өглөө. Тэгтэл энэ нөхөрч нь удахгүй буудлал болох гэж байгаа дуудлага худалдааны хамгаалтын ахлах бөгөөд манай буудлыг хамгаалт муутай гэж мэгээд муулж өгөө. Тэр зур буудлын нэг үйлчлэгч Элиягчийг зөөвтэй хамт твтж байгааг олж хардаг ба Петригч буудлын дээр унтсан байхыг оллоо. Тэгж удалгүй даашаач тэр үйлчлэгчээс Петрийг Элиэтэй барилдан хийгээг болохыг олж мэддэг бөгөөд бөөн баяр болж байгаа мó хөрхий. За энэ үеэр нөгөө дуудлага худалдааны хамгаалтын ажилтны нөхөр Софиягч дээр ирснээр буудлын өрөөг нэгч хэрэгтэй байна тэргээд давраад авахлаар нь үгүйгээд тэл цаанаа зууж муугаад байдаг насаа. Харин энэ үеэр нь Бори яах ч өчигдөр 1 сая евротой болсон болохоор мөнгөө хурааж байгаа давхаар болсон аяллаа машин авцсан байдаг ба шууд буудлын гадаа авчир тавьсан байвал яах вэ? Тэгснэ араас нь Бори яах ч Валентиныг дуудангуудаа машин дотор оруулж амар үнэтэй эмиг энтер бэлгэлдэг ба мөнгөө ханаас олсон юм гэж асуухаар нь би саяхан Польшоос өв залгамжсан юм гээ сайхан худлаа авсаа хийчихв. Ийм үүний дарааг үзэгсэлэгтод даашаач Петртэй уулзаад Элиэгчтэй юу ч болоогүй болохыг нь өөрийнх нь амнаас сонсчоод явж итэл Игор дахин даашаа руу залгадаг ба өөрийг нь барьцааж авсан хүмүүс удахгүй дуудлага худалдааг дээрэмдэх гэж байгаа талаар хэлж буудлын мастер түлхүүрийг авчирч өгөхгүй бол намайг ална гэсэн юм хэллээ. Тэр орондор нөгөө хамгаалтын ахлагч одоо Софиягчийн уудаг тайвшруулах юмыг нь олж авангуудаа Миша ахтар очоод танай Софияч хэдэн жилийн өмнө хүн дайрч хаасныг мэдхүү. Би дотоод иргэн аманд хэд хэдэн танилтай л та гэж мэгээд Миша ахыг мань бүр дарамтлж жагаад буудалд буусан зочдын өрөөг нэгжүүлэхээр болж энэ. Бөө юм болоо. Тэгсэр үүний дараа Миша ахч нөгөө хамгаалтын дарга өгсөн камерыг нь зүүж жуугаад зочдын өрөөнүүд рүү орон нэгжлэг явуулдаг ба ядаж байхад тэр үеэр нэг зочинд баригдаад бүр алгуулан галтав. Харин тэр зур даашаа Юлиа хоёрч буудлын хамгаалтын өрөөнд хүн байхгүй болохоор нь явж ороод Еврийг барьцааж авсан хүмүүс хийсний дагуу буудлын камерт вирустэй USB залгах гэж байсан ч арай чадсангүй. Ингээд ангийн төгсгөл болоход Валентина агч Бори ахыг нэг өөр үйлчлэгч хүүхэнтэй их сүрхий яваад ахаар нь хардангуудаа явж очиод бөөн хэрүүл урал хийж гардаг ба араас нь урандаа нөгөө сая евротой уудаг нь гаргаа шидчихв. Гэхдээ уг нь Бори ах тэр үйлчлэгч хүүхнэр машинаа цэвэрлүүлж Валентинад гоё билег барих гэж байсан ба нөгөө гаргаж идсэн уутай мөнгийг нь Петрч олж аваад эзэнд нь эргүүлж өгнө төр боллоо шүү. Бүтэхгүй маа. За тэгж Петрч буудлын ресторанд баахан хүн амтан цуглуулж яваад сая евроны эзнийг хайж гардаг ба тэр зур Мишагч нөгөө хамгаалтын даргын үгэнд нь орохгүй байсан болохоор сүүлд нь Софияг зогсоож байгаад бид нь хамаа намаагүй хурж нэглэг явуулж энэ. Яасан ч өөдгөө шар вэ? Ингээд орой болж даашаач иргэн гэртээ өрөөд ирэхтэл Игор дахин залгадаг ба даашаач хэлж байгаа. Игор би чамд тусч чадахгүй штэ гэдэл цаад гарууд нь Юлийг барьцаалаад авцсан байвал яах вэ? Одоо яадг юм бол доо бурхан тэнгэр минь. За ингээд цувралын сүүлийн анги эхлэхэд яг үнэндээ Юлийг Игорын барьцаасан хүмүүс биш Игор өөрөө барьцаалаад авцсан байвал яах вэ? Тэгэхээр бүх зүйл анханасаа л жүжиг байж тээ. Гэсэн ч даашаа одоохондоо энэ талаар олж мдээгүй ба Юлийг туслахын тулд Игорын хэлснээр баахан хуурамч албанцуудыг буудал дотор оруулж тавьж байгаамаа. За үүний дараагаар үзэгсэлэгдэхэд нөгөө айхтар дуудлага худалдаанч сүулт нэг юм эхэлдэг ба түүн дээр нь даашаач Петрийн хамтаар оролцоод явж байдаг ба цаанаасаа л нэг юм санаа зовсон төгшүүртэй яваад байгааг нь Петр олоод анзаарсан байв. Харин энэ зур Игорч даашааг өгсөн буудлын ачаа зөгчийн хувцсыг өмсөж байгаад буудлын дээшээ гарч жинхэнэ дээрэмтэх ажиллагаа эхлүүлв. Игор ингэж байх зур өнгөрсөн хэдэн сарын турш манай хүн хэрхэн өөрийгөө худлаагаасаа зодуулсан мэт болгож даашаа 2-ын сая еврогоо авсан талаар дараа нь тэр мөнгөө хэрхэн ослоорон алдсан болон сүүлд даашаа Юлиа 2 дээр ирж мөнгийг олох гэж үтсэн тэгээд өчигдөр хэрхэн Юлийг хулгайсан энтергээд хамаг ноон гарч өгвөө. Киноны үйл явдал иргэн одоо үедээ ирэхэд Петрч Костя Настя 2-ын зөвлөгөөгөөр даашаад гэрлэх санал тавихаар болдог ба тэгж үж хөөрхи сэтгэлийг нь засна гэж бодсон юм уу да хаашаа. За тэр зур Юлиач Игорын гэрийн шалыг нүцээр байгаа доод айлын хүнийг нь оруулж ирэн суллагдлаа. Түүний дараа Юлиач даашаа руу залгаж Игорын талаар үннийг хэлдэг ба тэр үед нь Игор аль хэдийн дуудлага худлааны бүх алмаазыг дээрэмдэх гэж зогсож байдаг ба Игор мөн овчин даашаа хийснийг хийхгүй бол зөвхөн доторх тэсрэг үцэг дэлбэлэн энтергээд сүрдүүлж гарлаа. Үүний дараа даашаач паниктаа сууж байтал Петр дуудлага худалдаан дээр худалдаалагдж байсан амар үнэтэй бүгжийг авангуудаа даашаад гэрлэх санал тавих гэж үзлээ. Тэр оронд Игорч хамгийн сүүлийн сэпийг нь яг онгойлгох гэж байж байтал гаднаас хүн ороод ирдэг ба 0-д иргэн нуугдаад гараад иртэл Сеня Фети 2 орж ирээд Игорыг дээрэмдэх гэж байсан сэпийг хулгайлаад аваад явуул яах вэ? Учир нь Сеня нөгөө олсон сая еврогоо буцаан авах гээд байгаа мó хаашаа бүтэхгүй нэрээ. За үүний дараа Игорч дээрэмдсэн хамаг юм ааван Бори ахын авсан аяллаа машиныг хулгайлаад нөгөө талд буудлын хамгаалтын ахлах Леняч Софияд Мишах хэрхэн өөрийг нь өчигдөр хамгаалах гэж оролцсон талаар бүх үнийг хэллээ. Ингээд ангийн төгсгөл болоход Игор Мушаар чинь Петр даашаад 40 сая үнэтэй бүгж авч өгч байгааг олж сонсонгуудаа тесрэг бөмбөгөөрөө сүрдүүлж нөгөө бүгжөө авчирч өг гэж давардаг наасан. Тэгэхээр нь даашаач одоо нөгөө бөмбөгөө гяс Мишах София хоёр дээр үлдээж Игор дээр бүгжтэйгөө яваад очтол даашаагийн цүнхэнд байсан үнэндээ бөмбөг биш тарлаа шүү. Үүний дараа даашаач Игорыг зогсоох гэж утсан чи Игор буутай байдаг ба энэ үеэр нь Юлиач Петртэй хүрээд ирэхэд Игор даашааг барьцаалж аваад Бори ахын машинтаа зугатааж өгвөө. Энэ зүр Миша
Миша ах Софи хоёр нөгөө Дашагийн цүнхтэй бөмбөгнийх нь учрыг олох гэж бөө юм болж сүүлдээ Миша ах зүгээр гэмгэн хүмүүсийн машин руу нөгөө бөмбөгөө шидэд хийчдэг наасан. За үүний араас үзэг зоригтоход Бори ягч машин дотор унтаад ижил сэртэл машиныг нь Игор хулгалаад авч явахыг мэддэг ба Игорыг зогсоохын тулд шууд нөгөө унтдаг хийгээрээ машинаа утаж хаяад Игорыг цагдаа нарт барьж өглөө шүү. Харин нөгөө талд Сеня Феди хоёр хулгасан СП онгоолгоод үзтэл дотор нь Петрийн үүдэлснээс ургуулж байсан нүүр гараад ирдэг наасан. Бүтггүй нэрээ. За энэ хүү цувралын төгсгөлд Даша эргэн буудлын дээр ирэхэд Петр юу болсон бүхнийг нь мэдсэн байдаг ба араас нь Дашад гэрлэх санал тавьж газар дээрээ хормоо ичлээ. Энэ зур Софияг шицэтнийг Мишахыг уучилдаг ба эргэн хамтдаа байхаар болж Петр ч хормон дээрээ нөгөө Дашагийн гар дамжин явсан сая еврог бүх ажилчдад энэ тэнцүү хувааж өгөхөр босноо мэдэгдэж байгаамаа. Ингэж л манай цуврал албан ёсоор төгсгöd Даша Петр хоёр амар сайхандаа жаргахаар яваад өглөө шүү. Болж дээ хөөрхий. Энэ удаагийн бичлэг маань энэ дүрээр өндөрлж байна. Хэрэг даагууд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүх мартаарай. Эх 7 хоногт нэгэн шин цувралаар иргэн уулзтлаа түр баяртай байна хаа.